ерөнхийдөө бол манай Rana цэгийн ингээд вебсайт руу орох юм бол энэ талаарх мэдээлэл бүгд байдаг болохоор би ингэсгээд одоо яриагаа төр зогсооч. Шантармаар болмоор уу зөндөө байдал та нэг гайгүй газар гайгүйхан цалинтай ажил хийгээ явж бол амар ч юм уу те. Би тэгтээ жоохон өсөрч яриад байна. За өргөжлүүлчихье те. За явчих уу. За намайг Ууган Баяр гэдэг. За одоогоор бол хүүхдийн хувцсны брэнд үүсгэн байгуулад бизнес эрхлэн явж байгаа юм эмэгтэй. Манай компанийн хувьд бол одоо 8 жилийн түүхэн замналтай. За одоогийн байдлаар ерөнхийдөө бол яг хүүхдэд зориулсан за хоёлын даашин загварын дээл те хөвгүүдэд зориулсан юм хувцснууд хийж үйлдвэрлэл явуулаад бас энийг бол зах зээлд бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаалж байна. За ерөнхийдөө бол бизнес эрхлэн, бизнес хийн. За ер нь ажил амьдралынхаа балансыг хүн аягүй сайн тэнцвүүлэх ёстой байна. Тэгжээж одоо бизнес маань илүү урагштай явна, хүн өөрөө ирч хүчтэй амьдрна гэдгийг илүү сайн ойлгосон. Би зүгээр нөхөртөө дээл ойж сурыг л цагаан сараар нэг ингэ дээл авах гээд гадуур явсан байхгүй. Тэгсэн чинь ингээ хостел гайгүй ингээ 6-700 мянган төгрөгийн үнэтэй. Яг үнэтэйсэн. Тэгээд за яг ер нь бол ингээ тухайн үед би ингээ 2 ажил зэрэг хийгээл бас ингээ алтчин дээр юм лангуу ажиллаулдаг байсан л да. Урдаас та үүргийн худалдаа гэж ярьдаг штэ. Бүтээгдэхүүн авчраа зардаг. Оюутлын сарын сургалтанд бүртгүүлсэн. Тэгээд бүртгүүлээд сарын сургалтанд суугаад тэн дээр нөгөө ойр зур юм ойж сураал сургалтын дээр ингээ ойсон юм а тавиад гэсэн чи тэр мал зарагдаад байсан. Маркетинг хэрэгтэй гэж хүмүүс айгүйх ярьдаг. Гэтэ энэ бол бүхний эцэстээ болохоор маркетинг юун дээр явдаг вэ гэхээр чанартай сайн бүтээгдэхүүн өөрийгөө зардаг. Чанартай үйлчлэгээ өөрийгөө зардаг байхгүй. Ингиж дам дамаа ингээ явсан байнгын үйлчлүүлэгч ам дамжиж явсан юмнууд хамгийн үнэтэй хамгийн одоо юугаар ч орлуулахгүй үн цэнтэй маркетингийн реклам сурталчилгаа өөрөө болж өгч идэг. 6,000 төгрөгөнд ингээ метр 50 метрал аваад тэрнгээр 2 ширхэг боди цамц гардаг. Тэгээ боди цамц болохоор тухайд би 35 мянгаар зардагсан. Тэгэхээр яадаг байсан бэ гэхээр нэг бүтээгдэхүүн би өөрөө үйлдвэрээ 7-8 нугалдаг. За зарим үед 5 нугардаг те. Ийм байсан байхгүй. Тэгээ за ер нь энэ ашигтай юм байна гэд ингээд тухайн үед одоо нөгөө сэтгүүлчийнхээ ажлыг ч орхиод яг энэ салбар руу яг ингээд яг зориг шолоодад орсон. Үнэхээр гоё загвар гаргацсан байгаад гоё бүтээгдэхүүн гарсан бол тэрийгээ бүр хараад хайр хүрээд идэг. Тэгээд би ингээд яг ингээ ажиллаараа өвчлцэн. Одоо ер нь бол ингээл орой унтахтаа баг ингээ бодоод байдаг шүү дээ. Тэгэл тийм болохоор одоо манай бүтээгдэхүүнүүд хичнээн гоё ганган чамин те одоо энэ бол одоо цэвэр давгаар хийсэн плаж байна. Цэвэр даван материалаар их хвчлэн плаж даашин за хийхийг ирмэлцдэг. Манай ямар ч гоё ганган плажийг ингээд задлал доторхын үзэгт бол цээжинч тэр дотронч тэр яг цэвэр давуу байдаг. Тэгэд одоо ерөнхийдөө бид нар бол одоо нэраа хүүхдийн үлгийн даванд хэрэглэдэг муслын даваануудыг бас ингээд бүтээгдэхүүнээ доторлдог. Төдийлөн хүмүүс мэддэггүй байж болох ч гэсэн манайх бол одоо өдөр тутмын загваруудаа гаргахаас гадна спешиал тусгай юм онцгой загварууд гаргадаг. Энэ загварууд маань ер нь ойролцоогоор дунд чинь сая 500-аас 2 сая төгрөгөнд одоо ингэ бүтдэг. За энэнгээрээ би юу хэлэх гээд байгаа вэ гэвэл одоо энэ өндөр үнэтэй бүтэж байгаа бүтээгдэхүүн маань болохоор ерөнхийдөө бол нэг хувцас бол 15-аас 20 хоногийн хугацаанд 4-5 хүний юм одоо хүч хөдөлмөр цаг зав зарцуулсан юм бүтэн ажлын цагт багцсан юм бүтээгдэхүүн гардаг байгаа. За энэ бүтээгдэхүүнээ яадаг вэ гэхээр манай одоо олон улсын миссийн тэмцээнд явдаг хүмүүс маш их захиалга өгдөг. Хэдийнэ бол яг энэ зах зээлтэй бид нар бол одоо номер 1 хичээлгээд одоо буруутахгүйгээр юм амжилттай ажиллаж яваа. За муслын давуу гэдэг маань болохоор одоо нэраа хүүхд ер нь одоо хүүхдийн би ч ингээд айгүй гоё зөөлхөн ингээд арьсан гоё идэг штэ тий. Тэнгүүд тэр арьсан дээр бол хичнээн гоё ганган палаж өмсөн ч гэсэн биед нь маш өвтэйхэн тухтай одоо хөлс одоо чигийг бол өөртөө ингээд шингээж идэг амьсгалдаг тийм юм материалаар хийх төстэй байдаг байхгүй. Чанарын хувьд, туршлагын хувьд бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрлэлийн хувьд дотоод зохион байгуулалтын хувьд бол маш сайн шинжлэгдэж өдөр болгон бид нар ингээд урагшаа алхаж ер нь бол 7 хоногийн хурал, 1 сарын хурал, улирлынхаа өмнөхийг ингээд эргээд харахад бид нар маш их юм бүтээч гэсэн байдаг юм маш эрч хүчтэй нэг сэтгэл зүтгэл зоригтой юм гой хамт улам бүрдээд ингээ ажиллаж байгаа. Тэгээд энэ болгоныг би одоо охиндоо л хийж гин гэж бодоод загвараа гаргахаар маш сайн зарагдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд манайх одоо хүүхдийн курчиг хийсэн байгаа 600 ширхэг хийгээд ямар ч үлдэгдэлгүй зарсан. За өнгөрсөн хугацаанд бид нэр одоо энэ спешиал загвараагаасаа болохоор 50 гаруй загварыг хийж олон улсын маш олон тэмцээнүүдэд одоо хүүхдүүдэд хувцалж их орныхоо одоо нэр хүндийг олон улсын
одоо тавцсан дэлхийн тэмцээнд бол хамт одоо дайж явуулсан байгаа. За тэгээд Туркид болсон тэмцээн, за Дубайд болсон тэмцээнүүд, за тэгээд өвөр Монголын өөртөө цацхан оронд болдог одоо хувцас цаагуурын хүүхдийн одоо тэмцээнүүд те олон тэмцээнүүдээс манайх бол гран при авсан. Хийж байгаа ажилдаа дуурлаа. Хүн юу ч хийсэн тэрэндээ дуурлах юм бол тэр нь өөрөө эргээд маш гоё юм эерэг сэтгэл ханамж, аз жаргал, санхүүгийн те маш олон асуудлуудыг чинь шийдэж өгч чадна гэж би өөрөө боддог. Яг ажлынхаа цагт маш бүтээмжтэй ажиллах хэрэгтэй байна. Илүү цаг сууснараа, илүү их ажилтнараа хүн амжилттай байна гэж байдгүй мэн. Маш их сайн амарснараа те ажил дээрх бүтээмж маань илүү сайжирдаг юм байна гэдгийг ойлгосон. Ингээд сүүлдээ зунгаарлалтад нойргүй явахаар ингээд гараас бүр юм гарахгүй. Ихэвчлэн одоо аялын салонууд ер нь ажлын 6 өдөртэй байдаг л да. Манайх бол ажлын 5 өдөртэй болчихсон. Хүн чинь ерөөсөө түр ажиллахын тулд амьдрдаггүй шүү дээ. Ажил амьдрал хоёр нь тэнцүү байхын тулд л ингээд хүн амьдарч байгаа болохоор яг энэ балансыг тэнцүүлж явахыг боддог. Тэгээд дурлаж хийсэн ажил болохоор өөрөө ингээд үр дүн өгдөг те. Тэгээд тэрнээс хүн өөрөө үр дүнгээсээ кайф авч тэрэндээ илүү дурладаг байхгүй. Манайх одоо олон улсад бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэж гаргаж олон улсад одоо бүтээгдэхүүнээ зарах юм үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бараг нойр хүрдэггүй шүү дээ. Тэгэл ингээл түн бодол эргэлдэл. За тэрийгээ ч ингэчмээр энийгээ ч ингэчмээр санагдаал. Тэгэл тийм өрөмний хүчиглэнтэй шүү дээ. Хөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.